болно. Есүс өөрийг нь хайрладаг хүн Бурхны гэр бүлийг хайрлаж түүнийг харж ханддаг гэж хэлсэн байдаг. Үнээр би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн мөн нэгэнд нь тэр байтугай хамгийн дордт нь ийхүү хандсан бол надад хийсэн хэрэгэ гэж хэлсэн байдаг. Мөнхийн амьд орохдоо бид энэ газар дэлхий дээр байгаа бүх л зүйлсээ орхиод явдаг. Бид өөрсдийн зан чанарыг л аваад явна. Библиэд энэхүү хэлжээ. Христ Есүс дотор хөвч хөндүүлэх ба хөвч хөндүүлэхгүй аль нь ямар ч ашиг тусгүй. Харин хайраар дамжуулан ажиллаж буй итгэлэл чухал юм а гэж Галаат номны 5:6 хэлжээ. Тиймээс би таныг өглөөсөрөд нүдийнх болгондоо өвдөг сүгдэд эсвэл орныхаа хажууд сууж байгаад ийхүү залбирахыг зөвлөж байна. Бурхан минь өнөөдөр миний ажил хэрэг бүтсэн ч бүтээгүй ч би таныг болон бусад хүмүүсийг хайрлахад цаг заваа зарцуулах болно. Учир нь энэ бол миний амьдралын жинхэнэ утга учир юм. Та өдрийг дэмий өнгөрнө гэвэл Бурхан танд дахин шинэ өдрийг өгөх гэж юу? За ингэсэн ийм ишлэл байна. За тэгэхээр энэ бидэнд Бурхан дахин тэгээд ажил бүтээвчсэн Бурхан бидэнд дахин шинэ өдрийг өгөхгүй тийм ээ. За цаг зав гаргах нь хайрын хамгийн сайн илэрхийлэл. Ямар нэгэн зүйлийн чухал хэсэг нь хэр их цаг зав зарцуулагдаж байгаагаар хэмжигддэг. Хэдий ч нэ цаг зав зарцуулагдаж байна тухайн зүйл нь төдий ч нэ эрхэм чухал байдаг тул тухайн хүний нэгдүгээр тавьдаг зүйлийг мэдхийг хүсвэл түүнийг цаг заваа хэрхэн ашиглаж байгааг ажиглаарай. Цаг хугацаа бол бидний авсан хамгийн эрхэм нандин бэлэг юм а. Яагаад гэвэл цаг хугацаа хязгаарлагдмал юм. Бид мөнгийг хүссэн хэмжээгээр хуримтлуулж болох ч харин цаг хугацааг дахин бүтээж чадах. Хэн нэгэнд цаг заваа зарцуулна гэдэг тухайн үнд дахин эргэж олдохгүй амьдралын чухал хэсгийг өгч байна гэсэн үг. Цаг заваа гаргах нь бидний бусдад өгч буй хамгийн эрхэм нандин бэлэг юм а. Харилцаа бол чухал гэж ярих хангалттай биш. Харин бусдад цаг заваа зарцуулснаар энэ үнцнийг нотлох хэрэгтэй. Ярих нь ямар ч үнцэнгүй. Бяцхан хүүхдүүдтэй бид үгээ хэлээр бус харин ажил үйлс үннээр харилцгаая. Хүмүүстэй харилцах. За энэ хэсэг бидэнд үйлс үннээр ярилцгаа тийм ээ. Хүмүүстэй харилцаагаа хөгжүүлэхэд цаг хугацаа зарцуулагдана. Түүнчлэн хайраа илэрхийлэх хамгийн сайн арга бол цаг заваа зарцуулах юм. Хайрын мөн чанар бол бид бусдад бодол санаа болон үйлдэлээр ямар нэгэн зүйлийг ханган нийлүүлэх биш харин өөртөө хэр зэрэг харамгүйгээр зориулж байгаагаар илэрхийлэгдэнэ гэж юм. За бидний сүүлийн мөр уншсан чухал хэсэг нь байна. За цаашлаа. Өөрийгөө бэлэглэх нь бусдад өгч байгаа хамгийн том бэлэг мөн. Ялангуяа эрчүүд үнийг сайн ойлгож чаддаггүй. Ихэнх эрчүүд би эхнэр хүүхдүүдээ огт ойлгохгүй юм. Тэдэнд хэрэгцээтэй бүхий л зүйлээр нь хангаж өгч байхад надаас өөр юу хүсэж байгаа юм бэ гэлцдэг.
Тэд таныг хүсдэг юм аа. Таны нүд чих цаг хугацаа анхаарал халамжийг хүсэж, тантай хамтаж, өөртөө анхаарал хандуулахыг хүсдэг юм. Өөр ямар ч зүйл эдгээрийг орлож чадахгүй. Хайртай хүнээс хамгийн ихээр хүсдэг байдаг нь алмаз эрдэнэ сарнай цэцэг эсвэл шоколад биш харин анхаарал халамж билээ. Хэн нэгнийг хайрлахдаа хамаг анхаарлаа нөгөө хандуулдаг учраас тэр үед бид өөрийгөө мартаж орхидог. Анхаарал халамж өөрийн хамгийн эрхэм нандин хөрөнгө болох цаг хугацаагаа зориулах тусам таныг эрхэм чухал тооцох болно гэж хэлж өгдөг. Бид бусдад цаг зав зарцуулах бүртээ өөрийгөө түүнд бүрэн өргөдөг бөгөөд энэ нь хайрын жинхэнэ мөн чанар юм аа. Есүс бидэнд үүний үлгэр жишээг үзүүлсэн. Христ та нарыг хайрлсан бөгөөд өөрийгөө бидний төлөө бурханд анхлын үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дотор яваа гэж Эфес номонд хэлжээ. Бид хайрлахгүйгээр байсан ч ямар нэгэн зүйлээ бусдад өгч чадах боловч юу ч өгөхгүйгээр бусдыг хайрлаж чадахгүй. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Хайр нь ямар нэгэн зүйлээ орхихыг хэлдэг. Хайр гэдэг нь өөрийн дуртай зүйл, тайван аюулгүй байдал, зорилт, мөнгө, эрч хүч, мөн цаг хугацаа зэрэг бусдын сайн сайхны төлөө тэдэнд дуртайя зориулахыг хэлнэ. Хайрлах хамгийн тохиромжтой цаг нь яг одоо. Заримдаа аарсаар ажлыг хийхдээ сайтар бодож байгаад хийх нь сайн үр дүн төрдөг. Гэвч хайр бол бидний хувьд хамгийн эрхэм нандин зүйл учраас үргэлж энэ тэргүүнд тавьж байх хэрэгтэй. Библиэд энэ талаар олон удаа онцлон өгүүлсэн байдаг. Бид боломж завшаантай үедээ бүх хүмүүст сайныг үйлдэцгээе. Цагийг сайн үйлс хийхэд зарцуул. Хэрв чиний хүч хүрэх юм бол хүртэл зөх хүмүүст сайныг өгөхөөс бүү татгалз. Одоо тусалж болохоор байхад маргааш болтол хүлээе гэж хэрхэж бүү хэлээ гэж сургаалт өгсдөр хэлжээ. Яагаад одоо хайрлах нь хамгийн тохиромжтой вэ? Яагаад гэвэл тэрхүү хайрлах боломж бидэнд хэр удаан байхыг бид мэдэхгүй. Бидний нөхцөл байдал үргэлж өөрчлөгдөж байдаг бөгөөд хүмүүс үр хөвгтөө өсгөөд энэ дэлхийг орхин оддог. Маргааш юу болохыг хэн ч таамаглаж чадахгүй. Хэрэг бид хэн нэгэнд хайраа илэрхийлэхийг хүсчвэл яг одоо хийгээрэй. Хэзээ нэгэн цагт Бурхны өмнө зогсно гэдэг үннийг сэтгэлдээ тэгээд бодож үзэх хэрэгтэй гэсэн хэдэн асуулт байгаа. Эд зүйл болон ажлыг хүнээс илүүд үзэж байснаа хэрхэн тайлбарлах вэ? Хинт цаг зав хамгийн их зориулахын тулд хичээх хэрэгтэй вэ? Ингийн тулд өдрийнхөө ажлын төлөвлөгөөг зохицуулах хэрэгтэй зүйл нь юу вэ? Юуг золиослох хэрэгтэй вэ? Хайрлах нь хамгийн аз жаргалтай амьдрал юм аа. Хайраа илэрхийлэх хамгийн зөв арга бол цаг заваа зарцуулах юм. Мөн хайрлах хамгийн тохиромжтой цаг бол яг одоо. За 16 дахь өдрийн залбирал миний амьдралын зорилго. Амьдрал бол хайр юм аа гэж. Учир нь хайр бүхэлдээ нэг үгэнд л багтдаг юм. Энэ нь чи хөршөө өөрийн ажил хайрлах гэсэн мөн.
Өөрөөсөө асууя. Хүмүүстэй харилцах харилцаа маань миний хувьд хамгийн тэргүүн тавигдах зүйл гэж хэлж чадах уу? Хэрвээ тийм бол үнийг хэрхэн баталж чадах вэ? За ингээ маргааш 17 дахь өдрийн залбирлаа хийн. Та бүхэнд Бурхны ариун сүнс дүүрэн байж танд байгаа өрөвсөл асуудал бүх зүйл алга болж үл ойлголцол бас алга болно. Амен.